Сэмэцгэнүү та бүгд өнөөдөр One Piece анимын зохиогч Eiichiro Odaгийн талаар ярихад бэлэн болоод байна. Eiichiro Oda 1975 оны 1-р сарын 1-ний өдөр Японы Кумамото хотод төрсэн. Өдгөө 50 насыг хүрч байгаа. Eiichiro Odaгийн ажлынхан гар багшлаарэ түүнийг 17 настайгаас хойш эхэлсэн. Eiichiro Oda нь 17 настай байхдаа Shueisha's Shonen Jump гэдэг аниме студид ажилд ороод тэгээд тэнцэнээс хойш анимед илүү их дуртай болж мөн одоо болохоор өөрөө ингээд олон нийтэд ил гарахаас амьд жоон жигшүүрдэг ичимхий төлөөхөн гэдэг юм лээ. Тэгээд түүнийгээ дагаад анх ингээд мангагаа зурж эхэлж байхдаа ингээд хүний царайг зурж чадахгүй. Тэгээд түүний оронд нь царайны оронд нь ямар нэгэн байдлаар ингээд амтнаар дүрсэл загсыг орлуулж толгойг нь зурдаг байсан. 2001 онд их нэртэйг анх One Piece аниме кинон дээр анх тааралдаж танилцсан. Тэгээд 2004 онд болохоор их нэртэйгээ суугаад 2 хүүхэдтэй болсон. Мөн One Piece анимег зохиож эхэлсэнээс хойш маш их завгүй ажилладаг болоод өдөрт 3 цаг унтдаг болсон. Мөн гэр бүлээсээ тустай амьдрах шийдвэр гаргаад тэгээд 7 хоногт 2-3 удаа гэртээ ирж гэр хэнтэйгээ уулздаг гэдэг юм лээ. One Piece-ийн гол дүр болох Luffy, Zoro, Nami, Sanji гэх мэтлэн дөрүүд нь ингээд анх маш бүдүүн тарган байсан. Тэгээд одоо энийг болоод ерөөсөө бүгдийн гоо сахнаас мис хасалт оруулаад ийм болсон байгаа. Санийх бол joke байсан манайхаа итгэж болохгүй шүү. One Piece аниме маань анх 1997 онд мангаанд хэвлэгдэж 1999 онд телевизээр гарч эхэлсэн. Тэгээд 1999 оноос хойш одоо хүртэл 2025 оны хүртэл гарч байгаа гол дүр маань Mugiwara Luffy буюу төрсөн малгай Luffy 78-тэй хаан болохоос зорилготой 17 настай анх далаад гарч ирсэн. Гарсанасаа хойш найзуудтай болж тэднэртэйгээ хамт нийлээд өөр өөрсдийн хүсэл зорилготой нэгэн доор нэгдэж хамт Nakama болсон мэт юм аа.